хүмүүст ихэвчлэн хогийн ургамал буюу шарилжны харшил маань илүү идэвхтэй зовөр өгдөг. За харшил яг хөдөлж байгаа үед бол аль болох хамгаалтгүйгээр явахгүй байхыг зөвлөдөг. Нүдний шил сайн зөөх нь байна, маск сайн зөөх нь байна. За гаднаас орж ирээд гадуур өмсчээсэн хувцснуудаа тайлаад за болж өгөх юм бол толгоо нүрээ сайн угаана гэсэн үг. За мэдээж тэгээд ерөнхий биеийн дархлаагаа доктортой байлгахын тулд сайн унтаж амрах хэрэгтэй. За зөв хооллох хэрэгтэй байдаг. Ургамлын харшилтаа, ерөн харшилтаа хүмүүс бол витамин D болон ашигтай бактерийг бол тогтмол сайн хэрглэж явах юм бол дархлаа доктортой байна. Дархлаа доктортой байснаар харшлын эмгэг урвал маань идэвхжих нь харьцангуй бага байх боломжтой байдаг. Гүүний саам, айраг ихээр хэрэглэх гэдэг. За тэр маань бол яг хогийн ургамал буюу шарилжны харшилтай хүмүүст харшлыг хөдөлгөх хамгийн том цэдрэгч хүчин зүйл болдог учраас айраг, саам гэх мэтийг бас хориглохыг зөвлөдөг. Харшил хөдөлгөөс өмнө ухтуулсан эмчилгээ буюу харшил хөдөлсөн үед хийгддэг сэдэрлийн үеийн эмчилгээгээд 2 үе шаттай бол эмчилгээ хамрагдах боломжтой байдаг. СВ эмчилгээгээд байгаа. За энэ эмчилгээ маань яадаг вэ гэхээр бие махбодод байж байгаа харшил төрүүлэгчдийг СВ-тэй хамт ялгаж аваад загаад баг багаар бие махбодод оруулахад дархлааны систем маань түүнийг өөрийн мэтгүүлээж авч таньж үлддэг байгаа. 4 сараас ургамлын харшил маань сэдэрдэг учраас тэднээс өмнө хийгдэд дуусах ёстой байдаг эмчилгээ 20-25 хоногийн үргэлжилдэг ийм эмчилгээ байгаа. Анх удаа орж ийн үү, одоо 2-3 дахь жилдээ давтан орж ийн үү гэдгээс бас эмчилгээний үр дүн хамаардаг. 2 дахь 3 дахь жилдээ ингээд давтан орох юм бол тэр эмчилгээний маань үр дүн бүр сайжраад за зарим тохиолдолд бүр ямар ч зовооргүйгээр харшлын улирлаа өнгөрөх юм боломжтой байдаг.